Тэгэхээр газар хөдлөлийн болцгүй гамшигаас үүсгэс өмнө бид бүгд ер нь гэр орны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг талаар би богино хэмжээний зөвлөмжийг өгье. Тэгэхээр бид бүгд одоо гэр орондоо өнөөдөр та гэр орондоо байхдаа миний гэр хэрхэн аюулгүй байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Таны шкаф тань руу харж байрлаж гэнэ үү? Аль эсвэл хөндлөнгөөр барьж байгаа. Шкаф нүүрэн хэсэг буюу өргөн талаар ундаг учраас тань руу харж байвал шөнийн газар хөдлөлтөнд таныг орон дээр амарж явах энэ явцад орон дээр хунах аюултай нөхцөл байдал үүснэ. Таны цонхонд хэр ойрхон байна гэдгийг харна. Тэгэхээр яг гэвэл цонхны шил маань сүүлийн энэ цонхонд хийж байгаа шилүүнд уян ийм шилүүнд болсон даралт өгтөр бөмбөж жагаад тэгээ хагарахтар ийм хутгас сэлэмшиг цуулбар хэлбэртэй урт тул чагардаг. Тэгээ харавдаг ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр та бүгд маань цонхонд ойрхон байрлуулснараа энэ аюултай нөхцөл байдалтай учрах гэдэг байна. Барилга байгууламжийн энэ шалнаас нь таазан хүртэл цонхтой болгоцсон байгаа энэ нөхцөл байдал бас нэг талдаа их муу зүйл шүү. Яг тэгэхээр орон маань өөрөө хүнд зүйл учраас газар хөдлөлийн чичирхийллийн үед гулсах аюултай. Урд нь бол одоо олон улсад бол одоо бас болж исэн тохиолдол байна. Хэвлэгч машин дээр юм хэвлж исэн хүн бас цонхоор гараа авсан тохиолдол төр байдаг ш. Том тавилгууд нь цонхоор гарсан тэр. Тэгэхээр одоо бас барилга байгууламж барьж байгаа барилгын компаниуд маань барилгынхаа хийцэл дээр энэ шалнаас нь таазан хүртэл том цонхтой хийдгээ бол доор нь 20-30 санжийн бас тийм те одоо юу гэдэг нь хориглох бас нэг тийм зүйл хийж өгөөч гэж л уриалаад байгаа. Зөв олон улсын жишг юу хэдэлээ ярилцсан. Туркийн энэ жишгүүд яаж яана гэхээр энэ хевсийг ирэмгийн сайн хаддаг наадаг өгөөл хевсийг тавихтаа талбай хэмжээгээр нь тавьдаг. Тэгэхгүй газар хөдлөлийн чичирхийллийн үед хевсүүд маш их хэмжээр гулгадаг. Гэтэл манайхан хевсээ болох тэрнийг анзаарахгүйгээр бодгийнхаа урд хэсгийг одоо том орондоо байгаа том хевс тавьчихдаг. Тэрнийхээ урд хэсэг дээр нь бодингаа тавиад хевсийг дээр тавиад дээр нь ахин ширээгээ тавьчихдаг. За ингээ манайхны бодол юу гэж гэхээр газар хөдлөл ширээн доор орно гэж боддог. Гэхдээ ширээ нь өөрөө стандарт байх хэрэгтэй. Яг бол маш сайн тулгууртай, дээрээс нөгөө даацын хандаа ойрхон ийм байх. Дан юу нэгээс одоо барилгын төв хэсгээс холбогддог. Гэтэл манайх төв хэсэгт нь байрлуулчаад тэгээд тэрэн дагавар орно. Гэтэл ширээ маань хит намхан байх аюултай нөхцөл байдал үүсдэг. Хоёрдугаар манай монголчууд орно гэдэг ширээн дээр халуун усаа байнгын халуунаар нь залгаатай байлгааддаг. Энэ нөхцөл байдал үүсгэх хөндрүүлэх нөхцөл байдал болно. Дараагийн зүйл нь бидний унтдаг орныхаа толгой дээр янз бүрийн зүйл өлгөөд байна. Өлгүүр нь зориултын бус биш ханы хадаасан даваачаал тэр нойлын утсаар нэг юм гэр бүлийн зураг юм нутаг орныхоо зургийг өлгчдөг. Энэ зураг нь болохоор яг таны амарж яхад газар хөдлөлийн чичирхий шөнийн цагаар болох юм бол дээрээс унах аюултай. За энэ нөхцөл. Тэгээд өгөө зураг байхгүй бол нэг морин хуур өлгдөг. Морин хуур байхгүй медаль авахгүй цаг ч юм уу. Ямарваа нэг зүйл өлгдөг. Би нэг айл харж байсан шүү дээ. Одоо энэ том тавцсан засаад тэгээ унтах орны толгой дээр л дээ. Тэгээд дээгүүр нь битүү аялаад ирсэн хотынхоо улсынхаа нэг тавгнуудыг ингээд суурьтай нь өрөө тавьсан. Зарим суурьгүй газар нь налуулаад тавьсан. Тэг хүнд том тийм зэс болон төмөр шилэн шаазан юм нүүд тавьчаад доор нь амраад байна. Энэ ч үлдээр бид бүгдийн аюулгүй байдлаа хангах нөхцөл байдал багасаад байна л гэсэн үг. Дараагийн зүйл нь бид бүгдийн унтаж байгаа орны дээр авжуур буюу бид бидний хийж гэрлийн бүрхүүл маань таарж байна уу тэр нь хөл дээрээ байна уу гидсэн дээрээ байна уу гэдгийг л бид бүгд харах ёстой болчиход байна. Тэгвэл тэрнээс ороо гаргая. Аль болох битүү талтай хандаа ороо байрлуулъя. Тэгэхгүй манайхан ч цонхон дээр байрлуулж байгаа. Яг бол гаднаас гэрэл тусдаг тэгвэл айхгүй байдаг. Гоё цонхон дээр байрлах нь илүү гоё юм гэдэг ийм нөхцөл байдал үүсгээд байна. Өдрийн дараагийн зүйл нь өдрийн цагаар энэ цонхны чүүлийг бити онгоолгоод өгөөч гэж хэлмээр байгаа. Бити онгоолгоод өгөөч. Яагаад вэ гэхээр цонхны шилийн тесрэлтийн хурдыг зогсоодог зүйл бол чүүл байхгүй. Тэгэхгүй манайхан аваачаа чүүлээ хөшгдөг цуг нэгээд орчдөг. Гэтэл одоо энэ хит нарны хэдийн тусгай халуун тэр орчинд халуун орчин үүсгэх. За дээрээс нь цонхны шилний маань тесрэлтийн хурдыг зогсоох боломжтой чүүлэнд байгаа гэдгийг бид бүгд хэлэх гээд байна.